За юу стилрүүлэг маань хэдэн өвтэй яваа вэ? Аймгийн хэмжээнд. Аймгийн хэмжээнд 53.4% явж байгаа. За. Стилрүүлгийг сумдууд дээр бол хийж байгаа тийм үү? Хийж байгаа юу? 0-18 хүртэл юмсан. Бусдуудын бол аймаг дээр хийж байгаа юу? 18-с дээш насаа 2 дугаар шатлал дээр. Энэ дээр хийж байгаа тийм. Өөрсдөө хүсвэл хувийн хвшил Улаанбаатар бол 3 дугаар шатлалын хэмжээнд орж байна. Хувийн хвшилт үзүүлэхдээ чи юу яах вүлээ? Төлбөр юм нь яах вүлээ? Тэр нөгөө даатгалаас. Гэхдээ бүх эмнэлгүүд тийм боломж байгаа юу? Хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулаад нийлээдгүй эмнэлгүүдтэй гэрээ байгуулаад өөрсдөө зөөгөөд үзүүлээд явж байгаа. Гэхдээ манай тоонд за миний гэхдээ ойлгож байгаагаар бол жишээ нь 100 модон дээр чин 5000 гаруй хүн одоо стилрүүлэгт хамрагдаг байна гэсэн. Тий. Та нарын тийм тоо байна уу? Аймгийн 100 модны хэмжээнд хэдэн өвтэй вэ? 100 модны хэмжээнд. За 100 модны хэмжээнд би юугаар орчихсон бэ? Таныг очихлоор мэдээлэл өгч байгаа. Сумаараа аймгийн хэмжээнд ингээд усан зүйл үүслэг ингээд 100 модыг тааш. За 100 модоо би хатдаг. 100 мод болохоор нийт хамрагдлын 67,152-тэй. Тэр 67,152. 5000-аас дээш байх гэдэг шүү дээ, тийм үү? Тий. Тэр өндөр байна гэсэн. Энийг одоо ямар хөө байдлаар жоохон эрчимжүүлэх байх гэдэг. Ер нь бол нөгөө эрүүл мэнд манайхан ч бол ирж байгаа улсуудыг л үзээд байхаас биш. Нөгөө өрсөн сэргийлэх үзлэг юм уу ер нь зохион байгуулалт жоохон ер нь тааруухан юм шиг л харагдаад байдгийг. Тэгээ бид нар хэвлэл мэдээлэл олон нийтийн одоо хэрэгсэл тэгээ энэ улсуудад таниулах, ойлгуулах юмыг л хийхгүй бол одоо хавдрын эрсдэл хамгийн өндөр байгаа. Бид нар ч Монгол орсон даяар тэр энийг яаж хавдаргүй аймаг болох уу гэдээ ингээд зөндөөл ярьдаг. Тэр нь зөвхөн хэрэгжиж байгаа, хийж байгаа, хэрэгжүүлж байгаа өрсөн сэргийлэх үзлэгээ одоо цаг тухайд нь энийг бүр одоо арга хэмжээ болгож одоо юу гэдэг эрүүл мэндийн яамнаас одоо зарлуул тэрнийг хүрээнд хийгдэн гэхээсээ илүү аймаг өөрийнхөө бас бодлого төсөв хөрөнгө юу гэдгийг тэрийг нь гаргаад энэ эрүүл мэндийн хүн ард эрүүл мэнд дээр бол онцгойлон анхаарах хэрэгтэй юм аа. Тэгжээж ингэж эрүүл мэндийн байгууллага за дээр нь одоо та бүхэн тэрнтэй холбогдлолтой төсөв хөрөнгөө шийдвэрлэх юмнууд бол ялангуяа тоног төхөөрөмжл гэж нэлээдгүй тоног төхөөрөмжл харагдаад байна шүү дээ. Ер нь баг байхгүй тоног төхөөрөмж байхгүй юм шиг байна. Тэгээ ихтер энэ тоног төхөөрөмжийг чи өвдсөн улсууд л ирж за өрсөн сэргийлэх үзлэгийн материал тоног төхөөрөмжүүд бас байдаг л байна. Тэгэхээр энэ хүн ардад ойлгуулах энэ телевизийн олон нийтийн контент арга хэмжээнүүдийг хийх хэрэгтэй байна да. Тэгэхгүй бол өвдчөөл ирдэг болохоос биш өвдөхөөс өмнө улсууд ерөөсөө ирэхгүй байна. Тэгээ бид нар ч ялгаа байхгүй ерөөсөө. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг одоо зохион байгуулах ийм зүйлүүдийг хиймээр байна. Өрсөн сэргийлэх зүйлүүдийг гэсэн үндсэн товчхондоо. За лептний зураг төсөв хийгдсэн гэдэг байгаа. За тэрийг бол одоо газар дээр нийлүүлээ очиж үзье тэхөө. Хэдүүл одоо иргэжил лептнийхээ ажлыг хий. За дараа нь сая нэг юу гэлээ нэг 10 сая төгрөгийн тий нөгөө халуустай байх асуулт тий. За тэрийг шийдэж өгье. Тэхүү тэрийг өнөөдөр маргаашгүй тоотоо өгч. Тэрийг ингээд дор дор шийдэж өгч. За ингээд нэг 3 юм шийдчих тэхүү. Тий. Энэ байшин маань өөрөө нэг станц ашиглалтанд орохоор халуусаа татна гэдэг бүх халуус шовнууд нь байгаа. Тий. Тэр дээр нь юуг нь тавьчих юм бэ хэвээр. Тэр дээр нь бойлрыг тавьчих юм хэвээр тий. Томхон бойлрыг тавиал бүх крантай холбогдож бүгдээс нь гарнаа л гэсэн үг шүү дээ. Тийм үү? Халуусаа нөгөө халаал зогсохоос яг үгээд авах шийдэх. Тэр бойлроор шийдэх гэж шүү дээ тий. Ирэх оны энэ мөрийн хөтөлбөрийн өмнөдөд бодлогын бичиг баримтуудад энэ иргэжил хийгдэх эрүүл мэндийн одоо үзлэг шинжилгээ онцлогоо энэ зүйлүүдийг бол хөдөө орон нутгаараа нэлээд анхааруулж ажиллах хэрэгтэй байна. Бодлого арга зүгээр хангаж одоо явуул юм буюу тий одоо тоног төхөөрөмжөөр зөөврийн барийг гэдэг энэ зүйлийг нэгдсэн эмнэлгээс зохион байгуулахгүй бол би өөрөө орон нутагт ажиллаж байсан хүн бол төвөгтэйг нь мэднэ. Тэгэл нөгөө л доржоо эмч байгаа, дулмаа эмч байгаа болохтой тэдрийгээ тоодгүй усууд чинь. Тэгээ очих дээр нэг болсон болоогүй зүйл хийдэг, тоног төхөөрөмжийн хангалт муутай байдаг гэд олон зүйлийн шалтгаан байгаа. Тэр энийг одоо сая олон төрлийн хувийн эмнэлэгтэй гадны дотны эмнэлгүүдтэй харьцаад явдаг юм байна. Гэхдээ энэ зүйлүүдээ нэг орон нутгатаа тэнд иргэдэл байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн ирсэн улсуудыг үзнэ гэж бид нар суугаад ахаасаа илүү
энэ орон нутгийн одоо эрүүл мэндийн төвүүдийг бодлого арга зүгээр хангаж эднийг дэмжлэг үзүүлэх, эндээс хүн хүчээ хуваарлах гэд энэ зүйлүүдээ хиймээр байна.